тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг хил дээрээ төгөөхээр асчлуу миний би Монгол Улсын Улаанбаатар хотоос сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Энэ удаагийн хамтран ажиллагчаар спортын хувьцыг Америкаас өрөөтэй Заяа спортч хамтран ажиллаж байна. За өнгөрсөн 7 хоног технологийн салбараар ямар сонир сайхантай байсан талаар хуваалцъя. За 3 дугаар сарын 16-наас 19-ний хооронд NVIDIA компани жил өрөөрн зохион байгуулдаг GTC арга хэмжээ болж өнгөрсөн. За GTC гэдэг нь болохоор GPU Technology Conference буюу ер нь бол энэ GPU буюу одоо график технологи дээр гарсан өөрсдөө гаргасан сонир сайхна гайхуулдаг ийм арга хэмжээ гэж ойлгочих болно. Уг нь бол байсан. Гэвч одоо сүүлийн үед бол хиймэл оюуны техник технологийн сонир ач нь хаваалцдаг тийм арга хэмжээ болоод хувирдсан байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол хэдийн нэр нь GPU Technology Conference боловч одоо хиймэл оюуны конференц болсон гэж ойлгож байна. За учир нь одоо NVIDIA компани одоо гаргаж байгаа энэ чипнүүд, график чипүүд нь, GPU-нууд нь компьютерийн одоо графикээс илүүтэй одоо хиймэл оюуны салбарт хиймэл оюунд бол ашиглагддаг болоод ер нь бол энэ салбарын хамгийн том, хамгийн гол тоглогч болж хувирсан байна. За энэ жил ч гэсэн ер нь бол арга хэмжээний гол фокус нь бол хиймэл оюун, тэр дундаа агент системүүд болон энэ шин чип, хиймэл оюуны дэд бүтц, техник хангамжийн шинэ архитектурууд нь одоо онцлогдож гарч ирж байна. За ер нь бол өнөөдрийн мэдээний хамгийн одоо гол онцлог зүйл бол нь ерөөсөө NVIDIA компани GTC арга хэмжээ байна. За энэ арга хэмжээгээр танилцуулсан хамгийн онцлог бүтээгдэхүүн нь Vera Rubin гэдэг архитектур байна. За алдарт одоо орон чинь харанхуй материйг анх нээсэн гэдгээр алдартай энэ Vera Rubin-ийн нэрээр нэрлэгдсэн. За энэ одоо өөрсдийнхөө NVIDIA-гийн гаригийн хэмжээний хиймэл оюуны суперкомпьютер бүтээх одоо энэ зорилготой болон мөн одоо сансарт гарах энэ шин зорилготой нь бол холбоотой байх гэж харж байна. За ер нь бол өмнөх архитектурууд нь ч гэсэн ийм алдартай эрдэмтдийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Нэгсэнд одоо NVIDIA-гийн өөрсдийнх нь уламжлал маягийн зөвлөх юм уу те. За жишээ нь одоо Ampere, Grace Hopper, Ada Lovelace гэх мэт одоо нэрнүүд бол хөвөрдөг. За Vera Rubin одоо энэ жил шинээр танилцуулагдсан Vera Rubin өмнөх архитектурын загварыг бол энэ David Blackwell гэдэг. За энэ мундаг одоо алдартай математикчийн нэрээр нэрлсэн байсан. Бол одоо энэ дараагийн одоо ирээдүйд гарах энэ Vera Rubin дараагийн загвар бол нэр нь бол бүр алдартай физикч байгаа. Richard Feynman гэдэг. За энэ хүний нэрээр нэрлэгдсэн тэр байх жишээтэй. За энэ DLSS 5 гэдэг энэ хиймэл оюуны график рендерээ танилцуулсаар арга хэмжээ эхэлж байгаа. За өөрөөсөө бол энийг neural render гэж нэрлэдэг байна. График дүрслэлийг бол өмнө одоо ray trace гэдэг аргаар бол гэрлийн зам бүрийг бол мөчөж одоо тооцоолж хийдэг байсан бол энэ удаад танилцуулсан арга нь одоо энэ арга нь хиймэл оюун ашиглаад ер нь маш бодит hyper realistic ийм дүрслэлийг бол real time буюу бодит хугацаанд бүтээх боломжтой болж байгаагаар онцлог. За ингэснээр дээр үеийн 3D тоглоомуудыг чсэн одоо ер нь бол бидний багадаа тоглодог байсан тоглоомуудыг чсэн энэ жинхэнэ мэд одоо яг кино шиг дүрслэлээр тоглох боломж олдож байгаа нь одоо ер нь бол тоглоомчдын хувьд маш сайхан мэдээ болж байгаа баха. За мөн өөр нэг одоо онцлохгүй байхын аргагүй бүтээгдэхүүн бол Nemo Claw гэдэг бүтээгдэхүүн байсан. Open Claw одоо агентийг илүү аюулгүй төвшөнд ажилуулах зорилттой нээлттэй хэм програм хэмжээ багц юм байгаа. За эцэст нь одоо сансрын хэмбэл дагуул Space 1 болон Frozen хүүхэлдэйн киноны засан хүн байдаг те Olaf гэдэг. За энийг амьлуулж гаргаж ирсэн робот болгоо гаргаад ирсэн. Гэх мэтлэн маш олон ийм сэтгэл хөдлөсөн сонирхолтой зүйлүүдээр дүүрэн ийм арга хэмжээ олж өнгөрлөө. За ингээд эхнээс нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаа авчиа. За Rubin архитектурын хувьд бол GPU зориулсан микро архитектур юм байгаа уг нь бол. Гэхдээ илүү том ийм макро түвшний дэд бүтц зориулж бүтээгдсэн ийм микро архитектур гэдэг онцлог. За өмнө нь бид нар чип бүтээж зардаг байсан бол энэ удаад хиймэл оюуны үйлдвэрээр зарж байна гэж өөрсдийг бол шинэ бүтээгдэхүүнийг онцлсан байгаа. Jensen Huang. За микро архитектурын хувьд бол 3 нанометрийн ингэнтэй 50 петафлопсын хурдтай ингэж үйлдвэрлэгдэнэ гэдэг. За өмнөх одоо Blackwell гэдэг загвар нь бол микро архитектур нь бол 4 нанометрийн ингэнтэй байсан 20 петафлопсын хурдтай үйлдвэрлэж байсан. За үйлдвэрлэж байсан гэж одоо ч сан үйлдвэрлэж байгаа л да. За чип ингэж илүү нингнээр ингэж үйлдвэрлэгдсээр илүү хурдан бас дээрэс нь илүү одоо бага тав иддэг болж одоо сайжирч ингэж ойлгож байна. За мөн Vera гэх өөрсдийн одоо бүтээсэн 88 цөмтэй ийм CPU тэ одоо нийлүүлээд Vera Rubin платформ гэдэг ийм компьютерийг бас танилцуулсан байна.
За энэ илүү том тийм цогц дэд бүтцийг бүтцийнх нь одоо өөрсдөө танилцуулж байгаа асар том дэд бүтц платформынх нь хамгийн том одоо инфраструктур платформ гэдэг шүү дээ. Энэ дэд бүтцийн платформ гэдэг. За энийх нь хамгийн гол нэгж нь болж өгөх энэ Vera Rubin гэдэг платформ. Ер нь л компьютерг ойлгож байна л да, юм серверээ rack компьютер байгаа. За тэгээд маш том юм өгөгдлийн одоо дата төв маягийн юм газрын нэг юм нэгж гэдээ ойлгож болно энийг. За энэ дэд бүтсэн бүтэн одоо дата төвийн хэмжээтэй нэг том компьютер шиг ганцхан том юм. Ер нь бол ингээд төсөөлөх юм бол маш том юм өгөгдлийн төв одоо дата төвийн хэмжээтэй нэг гин ширхэг юм компьютерг ойлгож байна. За тийм одоо компьютер хиймэл оюун зориулж оновчлогдсон гэдгээр их онцлог ийм компьютерийг ер нь л танилцуулсан. За ер нь бол сүүлийн үед одоо бүхэл микро болон макро архитектурууд бол график тооцоол гэхээсээ илүүтэй энэ хиймэл оюун зориулан бүтээж байгаа. За жишээ нь одоо энэ Vera CPU нь бол ерөнхий зориултын гэхээс илүү хиймэл оюун зориулагдсан бүтээгдсэн байдаг. HBM4 буюу одоо энэ шинээр бас танилцуулсан Rubin GPU-д одоо гаргаж ирж байгаа High Bandwidth Memory 4 гэдэг нэртэй энэ шуурхай санахон технологи байгаа. Энэ ч гэсэн ер нь бол хиймэл оюуны ажиллагаанд тулгараад байсан энэ одоо шуурхай санахон лонхны үзүү болоод байдаг тийм асуудлуудыг бол шийдэх зорилготой гэх мэтээр ер нь л дандаа л хиймэл оюун зориулаад байгаа ийм технологиуд гарч ирээд байгаа. Чи одоо энэ NVIDIA-гаас. За Rubin архитектурын хүрээнд бол Vera CPU, Rubin GPU гэдэг GPU одоо чипүүдээс гадна Bluefield 4 DPU, Groq 3 LPU, Spectrum X CPU гэдэг тий. За NVLink 6 switch, ConnectX 9 гэсэн ер нь бол энэ өгдөл сүлжээ болон аюулгүй байдлын 4 шин чипийг мөн танилцуулсан байгаа жоор нь нийтдээ бол ингээд 6 шин цоо шин чипнүүдийг ингэж дэд бүтцийн одоо цоо шин өөрсдөө үүсгэж байгаа дэд бүтц дээр ажиллахаар одоо ингэж ажиллахаар бол зохицоор нь танилцуулсан байгаа гэж ойлгож байна. За энэ болон баахан CPU, GPU, DPU, LPU, CPO гэдэг товчлууд нь толгой ирэхээр байгаа. За CPU, GPU бол ойлгомжтой. Одоо бидний бол өдөр тутамдаа сонсож байгаа, өдөр тутамдаа хэрэглэж байгаа юм жил байгаа тийм ерөнхий зориултын болон график тооцооллыг хариуцсан чипүүд. За DPU гэхээр бол дата төвийн өгдөл боловсруулдаг тийм зориултын чип байж байгаа. Ер нь бол өгдөл зориулахад зориулсан ийм чип. За LPU гэдэг нь болохоор language processing unit буюу одоо энэ хиймэл оюуныг сургах биш. Ер нь бол илүү энэ хиймэл оюуныг хурдан ажиллуулахад зориулагдсан ийм чип байгаа. За энэ дондоос CPO гэдэг нь арайраа өөр. Энэ чипийг шууд одоо шилэн кабелтай холбох зорилттой ийм идгээд ойлгочих бол одоо шууд гэрлээр ажиллуулах зорилттой гэх юм уу те. За дэлхийн хамгийн анхны масс үйлдвэрлэлд гаргаж байгаа юм optic switch гэдэг байгаа. Энэ Spectrum X гэдэг юм сүлжээний switch. Ер нь бол сүлжээний switch ч гэсэн энэ CPO гэдэг юмар шууд чип рүү холбогдохоор маш онцлог байна. За оптик буюу одоо гэрэл ашигласнараа энэ зис кабелаар электрон урсгах биш, шилэн кабелаар гэрэл урсгадаг гэдгээр бол онцлог. Ер нь бол гэрэл ашиглана, фотонуудыг ашиглана гэсэн. За ингэснээр одоо гэрлийн хурдтай болохоос гадна дээрэс нь одоо энэ халалт бага тоогоор одоо илүү цомхон параллел ажиллагааг удирдах боломжтой болж байгаа маа. За хэдүүлээ хэдхэн ормын одоо юу аваад сурчлагаа хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар спортын хувьцааг Америкаас Ureta, Zaya Sport Shop хамтарч ажиллаж байгаа. За Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, Sorel, Ralph Lauren Polo, DR Martins гэх мэт одоо ер нь бол дэлхийн шилдэг одоо бидний мэддэг сайн мэддэг брэндүүдийн спортын болон өдөр тутмын юм готол хувцас хэрэглэлүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байгаа ийм дэлгүүр байна. За хамгийн одоо гол онцлог бол бүх бараа Америкийн нэгдсэн улс болон Англиас ирдэг баталгаатай оригинал ийм хувцас готл утаснууд гэдэг ойлгож байна. За мөн спорт хэрэгслүүд байгаа тийм. За оригинал гэдгийг нь бол одоо ингээд манай нөгөө одоо бусад одоо нэвтрүүл манай Бацаая ах маань хөтэлдэг одоо нэвтрүүлгүүдээ мэдэх бах. Тэр Бацаая ах маань бол одоо энэ Zaya Sport Shop-ыг ажиллуулж байгаа. Өөрөө бол ингээд Америкийн нэгдсэн улс болон энэ Англид болж байгаа энэ бүх брэндүүдийн энэ өөрсдийнх нь албан ёсны энэ дистрибьютор компаниудынх нь энэ урамшууллуудыг анж тосж агаад тэр нь бол хямдралтай үнээр авчираад ийм хямдхан үнээр зараад байгаа борлуулад байгаа гэж ойлгож байна. Тэрнээс бол хямдхан гэд хуйлх байдаг гэж хүмүүс бодож иж магадгүй. Яг үнэ хэрэгтэй үнэхээр баталгаатай оригинал яг Америкээс ирсэн, Англиас ирсэн ийм спортын хувцсуудыг, ийм одоо брендийн готл хувцсуудыг авъя гэж бодох юм бол энэ Zaya Sport Shop-ыг зорих хэрэгтэй шүү. За Zaya Sport Shop юм хаяг барьчлал дээр үед өмнө нь байснаасаа бол ингээ өөрчлөгдсөн байгаа. За нисдэг машины замын эсрэг талд
энэ маргад гэдэг төв байгаа. Тэр төв дээр маш томоор ингээд заяа спорт shop гэд бичсэн байгаа. Олоод очиод л нэлийн одоо хялбархан байгаах. За дээрэс нь одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Facebook хаягийн заяа спорт shop гэ хайгаад олж болно. Мөн одоо 88 тэгтэг 91 92 гэдэг утсаар холбогдоод асууж болох юм биш үү. За спортын хувьцыг Америкээс ураатай заяа спорт shop та маш их баярлалаа. За цаашаага энэ NV-Link 6 Switch нь одоо switch гэдэг байгаа шүү дээ. Энэ нь болохоор энэ Vera Rubin компьютерүүд ер нь бол хооронд нь нэгтгэхэд нэг компьютер юм шиг ажиллаулдаг юм зориулттай. Ер нь дундын холбогчийн үргийг гүйцэтгэдэг ойлгочих болно. За дээд тал нь 72 ширхэг Vera Rubin-ийн хооронд нь Vera Rubin гэдэг компьютерүүд гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол юм сервер rack нэгжүүдийг ингэж хооронд нь холбоод нэг том нэгж юм шиг ингэж холбож ажиллуулах зориулттай ийм зүйл гэсэн. За хурдны хувьд бол 3.6 терабайт гэдэг. Тэр секунд нь 3.6 терабайт гэдэг бол маш их тоо. Өмнөх одоо энэ хувилбарууд нь болохоор одоо NVLink 5 гэдэг хувилбар нь бол 1.8 терабайт байсан. Тэрний өмнөх нь болоод ингээд 900 одоо гигабайт одоо секунд хурдтай байсан гэх мэт. Ер нь бол ингээд 2 дахин ингээд нэмээ яваад байгаа. За энэний хажуугаар нь Rubin GPU-ийнхаа одоо өөрсдөө өргөтгсөн хувилбар болохоор Rubin Ultra гэдэг зүйлийг бас танилцуулсан. За энэ болохоор Rubin GPU-г нэг ширхэг үүрэн дотор 2 Rubin GPU-г ажиллуулах боломжийг олгож байгаа ийм зүйлийг ойлгож болно гэж угаасаа тийм зүйл байгаа. За ингэснээрээ ямар боломж үрж байгааг тэр энэ түрүүний NVLink-ээрээ дээд тал нь 72 одоо энэ GPU-нуудыг холбоод нэг GPU шиг ажиллуулагдсан, нэг компьютер шиг ажиллуулагдсан бол одоо ингээд нэг нэгжид нь 2 Rubin багтчихаар ерөөсөө нийтдээ 144 Rubinтэй тэнцэх хэмжээний ийм том компьютерийг яг нэг компьютер юм шиг нэг одоо энэ платформ юм шиг ашиглах боломжийг олгож байгаа гэдгээр нь одоо ойлгож байна. Тэгэхээр ерөөсөө энэ NVLink-ийг бид нар ашиглаад нийтдээ 144 Vera Rubin гэдэг компьютерийг холбох боломжтой. Холбоод нэг ширхэг ийм компьютер юм шиг ашиглах боломж одоо бүрдэж байна. За энэ нь гайхалтай. За ийхүү Rubin платформ нь ер нь өмнөх Blackwell гэдэг платформоос бол 10 дахин хямдхан, 4 дахин үр ашигтай, одоо нэг нэгжид 18 дахин олон GPU холбох боломжтой тэр болж өөрчлөгдөж байгаа, одоо сайжирж байгаа. За нийт үр дүнг бол өмнөх платформоос 25 дахин сайжруулсан гэдэг өөрөөсөө бол. За мөн түнчлэн GPU болон CPU-нуудын дунд нэг ширхэг шуурхаа санахаа ашиглах боломжтой болсон гэдэг байгаа илүү одоо онцлог юм байлээ. За энэ бүхнийг нийлүүлээд дата төвийн дайтай маш том NVIDIA DSL AI Factory гэдэг ийм одоо платформ болгоод ер нь бол хиймэл оюун симуляцийн үйлдвэрийг одоо босгож ингэж танилцуулж байгаа. За энийг бол одоо бид нар бол ингээд чип одоо зардаг байсан. Одоо бол бид нар үйлдвэр зарж байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ийм гайхалтай зүйлийг бол ингээд одоо юу танилцуулсан. За дата төвийг бол сансарт байгуулах зорилго тавьчихад байгаа. Одоо ажиллаж байгаа юм байлээ. За тэрнийхээ өрөөнд бол Vera Rubin-ий сансарт ажиллах зорилготой сансрын цэцэргээс хамгаалагдсан энэ NVIDIA Space 1 Vera Rubin модуль гэдэг зүйлийг бол маш цогцсон ингээд зүгээр ингээд дурдаад өнгөрсөн. За задгай сансарт ажиллахад бол ер нь бол хамгийн гол онцлог нь бол тэнд агаар байхгүй. За агаар байхгүй болохоор тэнд бол ингээд синс ажиллахгүй гэсэн үг. Ямар нэгэн хөргөлт хийн гэдэг бол тэнд ерөөсөө хөргөн зөвхөн одоо дулааны цацрагалт гэдэг юмар л шийдэх боломжтой. Нэг өсөндөө агаар байхгүй болохоор зөвхөн цацрагаар нь шийднэ. За энэ цацрагалтаар хөргөлтийг шийдэх энэ технологи дээр бол бид нар ажиллаж байна гэдгийг бол дуртаад ингээл өнгөрсөн баг. За тэгэхээр бол ирээдүйд бол энэ дата төвүүдээ сансарт гаргах нэ. Сансарт одоо ингэж одоо өөрсдийнхөө хиймэл оюуны чипүүдийг ажилуулдаг болох нэ гэж одоо ойлгож байна. За эндээс олон нийтийн анхаарлыг татсан хамгийн сонирхолтой хэсэг бол NemoClaw гэдэг зүйл байна. За зөвхөн хиймэл оюунуудын цуглардаг ер нь бол хүн орох хориотой Moltbook гэдэг платформыг бол өмнө нь бол энэ галуу шувуу нэвтрүүлгээр ярьж исэн. За тэрнийхээ ард бол OpenClaw гэдэг ер нь ганцхан хүний бүтээсэн нэг гайхмаар амжилттай ба агент байгаа тохиолдсон ер нь бол бас өмнөд орцож ирсэн. За OpenClaw нь бол юу юм бэ гэхээр хувь хүний компьютер дээр суугаад ер нь компьютерийг удирдах чадна бүрэн одоо компьютерийн удирдлаганд аваад ер нь бол дэлхийн хаанаас ч гэсэн өөрийнхөө хувь чатаар дамжуулаад компьютер дээр хүссэн даалгавраа хиймэл оюунаар гүйцэтгүүлж болдог ийм хиймэл оюунтай хувийн туслах агент гэдээ ойлгож байна. За компьютер хасаалттай хувьд бол ер нь бол байнга хасаалттай бэлэн байж идэг. Энэ дурын одоо мессенжер чат аппликейшнаараа дамжуулаад харьцаж болдог одоо өгсөн даалгаврыг тэр дорн гүйцэтгэхээс гадна энэ цаг хугацаа зааж тохируулаад хизээ ямар даалгаврыг ямар давтамжтай гэж биелүүлэхийг хүртэл тохируулж болдог гэдгээр маш юм онцлог байна. Ер нь бол өглөө болгон намайг сэрэг болгонд мэдээ бэлдээдэг гэдэг ч юм уу. Эсвэл одоо тийм хувцас аав гэдэг ч юм уу.
Одоо тэр орой болгоно нэг иймэрхүү зүйлүүдийг одоо миний өдрийг ингээд багцлаад үг инээ тэрэ гэсэн иймэрхүү даалгавруудыг бол ингээд автоматар хийлгүүлэх боломжтой. За тэгээ алсаас бас ингээд удирдаад миний компьютер дээр чи ийм мэдээллүүдийг аваад ингээд авчлаад үг гээд удирч болдог ийм зүйл байгаа. За Open Cloud-ийн хувьд бол одоо тийм олон боломж олгож байгаа гэсэн тэрнийгээ дагаад мэдээж та олон аюул дагуулж байгаа. За компьютер дотор дурын зүйлээ хийх хэрэгтэй болсон ийм л оюунтай агентууд бол алдаа гаргах юм бол юу болж болдгийг бол маш олон энэ жишээнүүд бол баталсаар байгаа. За бүх компьютер доторх файлууд устгадаг ч юм уу те. За энэс нь болоод хувь хүмүүсээс гадна энэ бизнесүүд Open Cloud-ийн хэрэглэхээс Open Cloud-ыг л өөрсдөндийнхөө бизнест одоо ингэж хэрэглэхээс айлсгүй өөрийнхөө компьютер дээр суулгах гас бол жоохон айгаад харцнаад ингэ явж байгаа гэж ойлгож байна. За энэ бол мэдээж ойлгомжтой. За тэгвэл Nvidia-гийн санал болгож байгаа шийдэл нь бол Nemo Cloud гэдэг. За агентуудыг илүү аюулгүй ажиллуулахад зориулсан Nvidia-гийн өөрсдийн зохион бүтээсэн command interface буюу OpenShell дээр нь мөн л одоо өөрсдийн нээлттэй юм л оюун загварлахын Nemotron-ыг ашиглаад хувь хүн болон бизнесийн түвшинд илүү аюулгүйгээр Open Cloud-ыг ашиглах боломжийг өгч байгаа. За програм хангамжийн түвшний ер нь бол агентуудаас гадна бодит энэ физик болон энэ робот агентуудын тухай бас маш их одоо энэ юун дээр арга хэмжээнд дээр л дурдсан байгаа. За энд нь хүн хэлбэртэй роботууд, за дээрэс нь энэ үйлдвэрийн робот гарнуудаас ихсүүлээд энэ хиймэл оюунтай автомат шалгуулагтай машинууд гэх мэтчлэн ер нь бол энэ Nvidia-гийн роботод зориулсан экосистемийг ашиглаж байгаа маш олон зүйлүүд багтсан. За энэтэй холбогдуулаад нэг сонирхолтой юм хэлэхэд бол зааж байгаа. Энэ чинь одоо өмнөх нь Open Cloud дээр холбогдуулж хэлж байгаа юм биш үү. Тэр WeChat дээр болохоор Open Cloud-аас холбох нэг юм жижиг сажиг юм нэмэгдсэн байсан өнгөрсөн 7 хоногт. За энэ ямар учиртай юм гэхээр нөө нэг Open Cloud ч юм болохоор бүх миний хувийн чатууд мессенжерүүдээр дамжуулаад одоо би алсаас удирдах, гар утсаас удирдах, гэрлүүгөө одоо хаанаас ч гэсэн гэрлүүгөө ингээ холбогдох боломжийг олгодог байсан бол тэр дээр нь WeChat байдгүй байсан. За уг нь бол байх боломжтой л да Open Cloud өөр бол WeChat-ыг ашиглаж чадах байна. Тэгвэл энэ Tencent гэдэг компаниас бол яг энэ Open Cloud зориулсан энэ WeChat-ийн ийм өргөтөл плагин бас гаргаж ирсэн байна. Арай нэг жоо албан ёсны гэдгээрээ сонирхолтой байна. За нэг иймэрхүү зүйл байна. За тэр түрүүний нөгөө нэг Nvidia-гийн тэр юунод платформ экосистемүүд дээр хөгжүүлсэн роботууд гэдэг байгаа шүү дээ. Хүн хэлбэртэй роботууд, үйлдвэрийн робот гарнууд, одоо автомат шалгуулагчтай машинууд дээр маш сонирхолтой нэг тийм зүйл танилцуулагдсан болохоор юу байгаа. GTC одоо юу өмнөх жил болохоор бид нар санаж байгаа юм бол Walt Disney компаниас одоо нэг жижигхэн робот хөөрхөн ийм Blue гэдэг нэртэй ийм роботыг танилцуулсан. За тэр Blue гэдэг робот бол Nvidia-гийн одоо экосистем дотор сургагдсан ийм робот гэдээ ойлгочих болно. За тэгвэл энэ жил одоо маш сонирхолтой энэ Disney ер нь бол паркуудыг Disney паркууд бид нар бол ийм Disneyland-ууд Disney World гэдээ нэрлэдэг. Энэ бүх дэлхийд даяар энэ Disney-гийн паркуудыг Theme паркууд гэж нэрлэдэг. Эдрийг хариуцсан Walt Disney Imagineering гэдэг нэг ийм компани байна. За энэ компани бүтээсэн одоо алдарт Frozen хүүхэлдэйн киноны баатар Olaf гэдэг нэг цасан хүн байдаг та. Тэрийг одоо амьлуулж ингэж робот болгож одоо ингэж гараад ирсэн баг. Энэ бол маш тийм сэтгэл хөдлөсөн, маш их хөөрдөм хөөрхөн ийм танилцуулга болсон. Ер нь бол Nvidia-гийн экосистемийг ашиглаж бүтээсэн ийм зүйл гэдэг. Өөрөө явдаг, одоо дурын гадаргуу дээр тэнцвэрээ олж чаддаг. Тэр ч удаа бүр хөвж байгаа энэ завин дээр хүртэл тэнцвэрээ олж чаддаг гэдэг тий. Тэгээ ярьдаг, өөрөө мэдээд ярьчинтай, өөрийн гэсэн характертай ийм дүртэй ийм дүр байгаа гэх юм уу робот байгаа. За өнгөрсөн жилийн бол GTC дээр танилцсан. Ер нь бол тэр Blue гэж жижигхэн роботтай их төстэй. Гэхдээ ярьдаг гэдгээр сонирхолтой. Тэгээ хоёр үл дээр ингээ яваад байгаа. Тэгээ цас мас нутуран баад ингээ завин дээр яваад. За энэ бол айгүй тийм өргөн. За тэгээ түрүүнд дурдсан рендерийн хувьд одоо нөө DLSS гэдэг байгаа тийм. Ер нь бол DLSS гэдэг рендерийн хувьд бол энэ 1 2 гэдэг өмнөх загварууд надаа анхны загварууд нь бол LED-ийн гараад ирсэн байгаа ийм зургийг бол нягтрчлыг нь их болгох гэдэг юм уу хиймэл аяа ашиглаад нягтрчлыг их болгосноор одоо бидний дээр үеийн тоглолтог байсан нягтрчл багтай зурагтай одоо тоглоомнуудыг бидний өнөөдрийн одоо энэ нягтрчл өндөртэй том дэлгэцүүд дээр илүү ийм гоёор тоглох боломжийг олгож байгаа. За DLSS 3 4 гэдэг энэ технологиуд нь болохоор энэ бол фреймүүдийн хооронд шинэ фрейм нэмдэг. Одоо нэгэсэнд одоо бид нар чи анх бол ингээл 20 30 фреймтэй секундэд тийм одоо 20 30 фреймтэй тоглоом тоглолдог байсан. Дараа нь бол 60 бас одоо сүүлдээ 120 болж 300 болж ингээд энэ фреймийн тоон бол график процессорыг дагаад нэмэгддэг. За тэгвэл дээр үеийн одоо энэ баг фреймтэй одоо тоглоомнуудыг бол дунд нь фреймүүдийн завсар нь хиймэл оюунаар ийм завсрын фреймийг дахиж зоруулад одоо ингээд нэгэсэндээ илүү ийм зөөлөн хөдөлгөөнтэй болгож илүү гоё фрейм рейт өндөртэйгээр тоглох боломжийг олгож байгаа. Дээр үеийн компьютерийг орчин үеийн технологиор
тоглох боломжийг олгож байна гэсэн. За тэгвэл энэ жил танилцуулсан DLSS 5 гэдэг цоо шин одоо нэр бол рендер гэдэг өөрсдөө нэрлэж байгаагаар те энэ бол тийм цоо шин одоо технологи танилцуулж байгаа өмнөх 1 2 3 4-үүдээс өөр. За энэ юу гэсэн үг тэр 3D загварыг ашиглаад энэ материал болгоно болон энэ гэрэлтүүлгийн хиймэл оюуханаар гүйцээж одоо таамаглуулж ингэж зурдаг юм одоо яг бүр маш жинхэнэ ер нь бол бүр кино тоглоод байгаа юм шиг. Жинхэнэ киног одоо би ингээ удирдах тоглоод байгаа юм шиг ийм мэдрэмж төрүүлэхээр маш гайхалтай технологи болсон байна. За энэ дэр нэмээд одоо холбогдуулаа хэлэхэд бол бас өнгөрсөн 7 хоногт бас нэг шинэ мэдээ Sony компаниас ирээдүйн PlayStation гэдэг одоо тоглоомынхаа home console гэдэг те гэрийн консолууд дээр л AI frame generation буюу яг нэг түрүүний Nvidia-гийн DLSS 3/4-тэй адилхан фреймүүдийн хооронд хиймэл оюунаар шинэ фрейм заруулаад тоглоомуудыг илүү зөөлөн хөдөлгөөнтэй болгож тоглох боломжийг нэмнэ гэдэг бол мэдгдсэн байна. За GTC-ийн хувьд бол одоо өмнөх одоо GTC үндсэн сэдвт ороход бол өөр бас мэдээллүүдийн одоо OpenAI ер нь бол GTC-ийн хувьд бол ингээ мэдээлэл дуусчих. За тэгээд OpenAI-ийн хувьд бол бас ганц хоёр жижигхэн мэдээлэлүүд байна. За энэ бол ингээ бараг цагтаа амжихгүй юм шиг. GPT 5.4-ийн одоо илүү хурдан хям жижигхэн загварууд болох GPT 5.4 mini, GPT 5.4 nano гэдэг загваруудаа танилцуулсан байгаа. Илүү хямдхан, илүү жижигхэн, илүү хурдан юм загварууд. За ер нь бол энэ хүрээд энэ удаагийн мэдээ маань өндөрлж байна. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн 7 хоногт техник технологийн өөр шинэ мэдээтэй эргэн уулзцаая. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаагчлын банкны дансгаа 4191 Тэг 4508. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.